Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар хуралдаанаар дараах зүйлүүдийг өнөөдөр авч хэлцлээ. Архитектийн эсрэг төв аймаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн засаг даргын өргөн барьсан аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах хундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох, хяналт тавих жоронд нэмэлт өөрчлөлт оруулж шинжилэн батлаа. Жишээлбэл одоо зуны цагийн хуваараар 9-с 22 цагт ажиллаж байх, өвлийн цагийн хуваараар 9-с 21 цагийн хооронд ажиллах гэх мэт өөрчлөлт шинжилтүүдийг баталлаа. Энэхүү шинэ гарсан журмаар бол одоо цаашид үйлчлэгээ эрхэлдэг байгууллагууд бол мөрдөж ажиллах нь зүйтэй юм аа. Мөн архитектийн эсрэг төв аймаг хөтөлбөрийг өнгөрсөн 4 жилийн хэрэгжилтийг дүгнэлээ. Энэ дүгнэлтээр бол уг хөтөлбөрөөр нь хүрээнд бол хийх цаашид бол хангалтгүй гэж бид бол дүгнэлээ. Цаашид уг ажлыг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, судалгаа тоон мэдээллийг бол өмнө зөв гаргаж байх. Иргэдэд олон нийтэд бол архины хор уршигын талаар сургалт зөвлөгөөг бол сайтар өгж байх. Мөн энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг бол одоо хангалтгүй ажиллуулсан холбогдох хүмүүст одоо сахилга хариуцлага тооцох зэрэг одоо бид нар санал оруулж баталлаа. Ер нь бол нийгэмд бол архитект гэдэг бол одоо газар авж байгаа. Архины хор уршигаар одоо гэмт хэрэг өсөж байна. Мөн ард түмний айл гэр бүлийн амьдралд ороодж байна. Энийг хамгийн гол нь иргэдэд бол зөв ухааруулж хэрэгтэй байна. Өнөөдөр худалдаа эрхэлдэг байгууллагууд бол арх зарах юм бол ашиг нэмэгдэг утгаас арх зарах зөвшөөрлийг одоо хүн болгон байгууллага ажлууд бүгд хүсдэг. Тэгэхэд иргэд нь болохоор архины хор уршигаар амьдрал хэрхэн сүйдэж байна. Энэ архины хор уршиг мэдээгүй болмоос архийг банк хэрэглээ бол улам ихсээд идэг. Энэ тийм учраас иргэдэд хамгийн гол нь архины хор уршигын талаар мэдээлэл сурчлагын хийх нь маш шаардлагатай байна гэж бид бүхэн үзэж байгаамаа. Өнөөдрийн тэргүүлэгчдийн хоролдооноор одоо насаараа олон жил хөдөлмөр зүтгэлээр ажилласан ахмад наснуудыг хөдөлмөрч манлай ахмад наснаар одоо баталж 3 хүнийг шалгарууллаа. Үүн дээр одоо аймгийн ахмадын холбооны дарга манлын сандан, Төв аймгийн Дэлгэр хаан сумын харьяат багш Дашторжийн давг, мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Мишийн ламжиг гэж 91 настай малчин ийм сайхан хүнийг одоо шалгаруулсан байгаа. Одоо Мишийн ламжигыг онцолж ярих юм бол одоо 70 гаруй залуучуудыг одоо мал арга ухаан зааж сургасан. Мөн зорилттой бүлгийн 17 өрхийг малжуулж тэдний яаж амьдралд одоо тусдам үзүүлсэн ийм сайхан буянтай буурлыг бас хөдөлмөрч манлай ахмад наснаар шалгарууллаа. Мөн төрийн дэд одон шагналаар 3 хүнийг шагналахаар нэрсийг баталлаа. Үүн дээр Алтан гац одонгоор бол одоо хөдөө аж ахуй мал эмнэлэг лаборатори ажилтан, Ням сүрэнгийн инх чимэг, мөн Санжижвийн цэцэг маа, Оросогийн алтан цэцэг нарыг одоо нэрсийг Алтан гац одонд өргөмжилж баталлаа.